Сурвалжид 4-9 цагийн сургуулийн өнгөрүүлдэг болохоор цэврүүлсний хангамж бол заавал хэрэгтэй байдаг. Гисэн хэдийч давхар болгондоо цэврүүлсний хангамжгүй сургуулиуд зөндөө олон байгаа. Үүнээс үүдээд болохоор сурагчид маань өдөр тавах ёстой усны хэмжээгээ бүрэн гүйцэд авчирдаг. Өдөр тавах ёстой усны хэмжээнээс илүү бага усыг уух болохоор ой тогтоолт дээрээс нь сүлдэж ядэрдэг болдог. Энд дээр сургуулиудын ариун цэврийн асуудал гарч ирдэг. Сургуулиудын болохоор нойлууд нь стандартыг хангадаг. Хотуудад болохоор сарын тэмдэг ирдэг болохоор энэ асуудал нь улам бүр хүндэрдэг. Энэ асуудлууд нь улам дамжираад яваад байвал хүүхдүүдийн төв оролцоо өсөлтөнд бас нөлөөлөх боловсролтой аюултай. Хэрвээ хүүхдүүд цэвэр орчин сурвал тэр орчноос суралцаад илүү цэвэрч дээрээс нь илүү эрүүл мэндийн боловсролтой болно. Энэ асуудлуудыг манай улс шийдэх гэж маш хичээж байгаа. Сүүлийн үед олон арга хэмжээг бас зохион байгуулж байгаа. Цэвэр орчинг хангах арга хэмжээ Монгол улсад явагцаар байгаа тул ирээдүйд болохоор энэ асуудал нь бүр байхгүй болно гэж би бодож байна. Энэ асуудал нь бүр байхгүй болсноор сурагчид илүү өтөг оролцоотой сурлагын бүтээмжтэй байх болно. Энэ үгс намайг сонсож анхаарал тавьсан баярлалаа.